одоо Паттайя дахь 5 хоногийн аялал дуусгаад Бангкок хот руу хүмүүсээ аваад аялал гарах чинь. За бидний хөтөлбөрийн эхний өдөр нь Asian City орно. За дараагийн өдөр нь Free Day байгаа. За энэ хугацаанд компанийн зүгээс надад олон улсын 5 хоттой буудал Berkeley-д өрөө гаргаж өгсөн. За тэгэхээр аяллаа хөтчөөр 2 хоног юу хийж амьдардгийг бүгд хамтдаа харцгаая. За Бангкокийн хөтөлбөрийн эхний өдөр эхэлсэн. Би одоо Asian City-ийн цайны газар сууж байна. За тэгээд энэ өрөө нь болохоор аялагч нараасаа тусдаа зөвхөн Таиланд хүмүүс болон хөтөлчнөр орж ирдэг ийм цайны газар хоол идэж байгаа. За бус цайны газруудтай хоолны газруудтай харьцуулахад бол хоол нь ерөөдөө 10-аас 7 хавцаа гэх юм уу. За тэгээд өнөөдрийнхөө хөтөлбөрийг яриад ер нь цаашдаа буудалд очиод яг юу хийх талаар бол ярьж байна. Тэгээд би буудалд очиж байгаагийнх манай гэр жимтэй. За тэгээд манай мэдээж буудлууд бүгдрээ жимтэй байдаг учраас жимд нь орж үзнэ. За тэгээд пасен 2 пасентай 2 пасеных нь нэгэн нас орж үзэх юм төлөвлөгөөтэй. За тэгээ манай Яши гэдэг хөтч маань одоо хоол аваад хойноос ирж байгаа. За Asian City маань дотроо болохоор 64 барилга байгууламжтай. За тэгээд энд болохоор ерөөсө хааны ордонгуудын жижигрүүсийн хувилбар, за тэгээд сүм хийдүүдийн жижигрүүсийн хувилбар маань яг юм нэг жижигхэн шимбэр нэлийн том талбай дотор ингээ бөөнөр ингээ багцалсан байж идэг. За миний хувьд гэх юм бол одоо ингээд орж болох газрууд руугаа бүгд рүү ногороод за тэгээ камера байршуулад ингээ газарх нь алхаад явж байгаа угаасаа хүн байхгүй болохоор өөрөө зураг дараад. За би ингэж явж байгаад нэг хааны ордоо олоод за тэгээ дотор нь орсон чинь дэвтэр хийсэн байхгүй. За тэгээд энэ дэвтэр нь болохоор Бангкок хот Паттайя ер нь хаасаагүй байж идэг. За ягаад вэ гэвэл 9-р хатан маань өмнө жил таалал төгсөөд за тэгээд 9-р хатандаа зориулж энэ дэвтэр гаргасан. За тэгээд энэ дэвтэр дээр болохоор англи хэлээр одоо нэрнүүдээ бичээд үлдээчих юм бол өглөө Таиланд хүмүүс маань залбирал үлдэхдээ за тэгээд энэ дэвтрүүд дээр байгаа нэрсүүдийг уншаад за тэгээд энэ хүмүүсийн өмнөөс залбираад өчтдгөө гэсэн. За тэгээд ингээд цаана явж исэн нэг ихч намайг бүр ингээд гайхаж хараад исэн. Тэгэл ингээд хараад харна би бас хараал ингээд гайхал хоёул биний хараал зогсоодсэн чинь ихч одоо яна нөгөө хааны ордон дотор нь ингээд бэлхүүсээ гаргацсан юм задгаа авцтай орж болтгүй махтаа гэж бодоод ижсэн чинь ихч намайг хараа. Тэгээ ингээд юу илээгээ бодож жоод угаасаа хааны ордон иймэрхүү барилга байгууламж дотор нь дандаа гутлаа тайлж ордог. Би болохоор гутлаа тайлаагүй яг зүгээр ингээд билет тахаагаар орцсон байгаа даахгүй. Тэнгүүд ихч намайг ингээд гайхаа хараад исэн байгаа хгүй. Би өөдөөс нь гайхаа хараад. За нэг юм явдал бас юм аа. She moves like a map with no borders, a whisper caught in the wind. I see her boots at the corner cafe with a note. Хүмүүсээ Asian City чинь амар том амар гоё газар байсан байна. Тэгээд би ингээд энэ хаваар алхаж явж байгаад би өрн Asian City дотор ингээд ордон мортонтой байсан бол ямар шуухан ордонтой байх гэсэн болоо гэж бодсон чи айгүй гоё том ордууд байна уу. Гэтэ энэ бол яг гоё миний амьдрч болохгүй цорт шиг ордон шиг санагдчих. Олон хүн ерөөсөө энэ шиг хүн орж ирдэггүй. Тэгээл ингээд гадаа нь ийм гоё хөрхрээ урсаал. Тэгээл юм цэцэг. Энд ямар цэцэг лээ? Бадмгийн хот цэцэг ингээд гадаа нь байгаа л. Тэгээл усан дотор нь шангаа орхоонууд гүйлдээл. Тэгэл ингээ гэрлүүг харах юм бол ингээл нэг модон энгийн гэртэй. Тэгээд тэгэл манай одоо би та бүхэнд гэрлүүг орж үзүүлье. Хөл халж байна. Модон юмнууд чи ингээ дотроо хөл халдаг болчихдөг юм байна. Энийг хараа. Ингээ манай гэрийн үүдэнд ингээ луу байдаг. Луу. Зүр модон луу. Энийг нөгөө дээр үедэн талаа хийдэг байхдаа нөө жавх болгож ашигладаг гэсэн. За энэ болохоор манай гэрийн одоо аяг тавгнууд байна. За эндээс харуул ёо тэр эднэс тэг бөөнөр харагдчихээн. За энэ бас дахиад нэг модон байна. За ингээд манай гэрийн одоо баруун талын өрөө энд болохоор нөхөр ит хоёр амьдардаг. Тэг ингээ миний уншдаг номнууд доктор нас улсаа миний улсын мэдгүй. Тэгээд миний сэвүүр. За тэгээд энэ бас миний шүхэр мөхрөө харагдчихна уу. За одоо нөхөр бит хоёр амьдардаг байсан өрөө саяны харагдлаа. За энэ дотор одоо миний хувцснууд байгаа. Гэхдээ би нэхэс жоохон
айжина эндээсээ торхоо гарч ирэх магадлалтай юм шиг байна. За энэ болохоор манай гэрийн одоо бодтой шашны маань талын одоо юу байна? За энд болохоор одоо нөхөр бит хоёр суухад манай хадвын талаас өгсөн нөгөө юунууд уарын ижил. За энэ болохоор манай аав ээж хоёрын өгсөн одоо нөгөө арцгүйж асуудаг юм байна уу? Тэгээд тэр хараа баарнууд. За энэ болохоор ялаалагч, жом алагч, хоёр жомоос алчдаг. Энэ хараа нэлийн жомтой. За тэгээ энэ дээгүр одоо төхөр бит хоёрын үргэж явах үеийн гэрэл зургууд тавигдсан байна. Их нарийн нандин зүйлүүд байгаа. Та бүхэнд одоо саруулхан чайшин. За ийшээ бол одоо ингээл манай гэр ингээл гарчин. Ерөөсө 2 хаалгатай, 3 чаатгатай. Ингээ мод. Энэ харж ийн ингээл. Тэг ингээ гадаан гарангууд манай зарц тэнд ингээ хогоо шүртэн. Өөд харангууд манай найзын гэр харагдаж байна. Энэ манай таньдаг ихч явж байна. Монгол ихч. Тэгээд энд нэг таньдаг нутгийн унаа байна. Бэл би чи одоо ингээл гэрт орж юм гадаа гарч игэр хөрс өдөрч байхгүй ингээд. Ингээл луумуугаа унсан шиг луумуугаараа тогсон шиг нэ. Хардаа манай гэрийн шүүргээс нэг иймэрхүү юм болсон. Одоо гэрийнхаа хогийн шүүрцэр итгэх юм болоос. Шүүр тавьчих. За тэгээд манай хойдлын хаалгаар одоо ингээд тэр чихтэй байгалийн гоо үзэсгэлэн харагддаг буюу одоо хойдлт маань юм ямар нэгэн нэрний үлээ нэг юм өөр нэг орны одоо хүрхээ харагдчихна. Тэгээд энэ болохоор миний нөгөө төрхөөс эхлэж ургасан надтай ч гэсэн мод маань ургасан байна. Энэ бас манай нөхрийн нөгөө нөхөртэй маань ч гэсэн мод. Тэгэл энэ хүрхээ чи ерөөсөө манай аав ээжийн үе, манай аавын ээж үеийн л одоо хүрхээ нэг ч үдэ. За ингээд гэрээ танилцуулахад бол нэг иймэрхүү хэллээ. Тэгээд ингээд гэрээ маань шалны доор шууд ингээд харагддаг бүх юм. Тэгм болохоор харахаас хажуулуулахын тулд хоолой хордог хэрэгтэй. Иймэрхүү л байдалд амьдарч байна дөө. Тэр би 20-р 100, 18-р 100 монд амьдардаг гэсэн бол нэг иймэрхүү л ордны хайтан болж амьдах байлаа. Энэ хэсэгт болохоор одоо нөгөө орднууд маань ерөөхдөө хаан хаттай хөндлөө дандаа алтаар бүрхдэг. За тэгээ 108 алттай байдаг. За тэгээ алтуудыг нь бол авч болохгүй яг хүний гар хөрөхгүй хэсэгт нь алт. Тэгээ доош болохоор бүрмэл байдаг. За энэ дэрснийх гоё хонхын дуургаад үзэж байгаа. But time rolls on like open roads, and soon she won't be here. Oh, traveler, you carry the sun in your stride. Энэ болохоор миний хамгийн дуртай хэсэг байсан. Энэ дээр болохоор хайртай хүмүүсийнхаа за тэгээд бүх даатгамаар байгаа хүмүүсийнхаа нэрийг бичээд ингээд зүрх хэлбэр дээр хүслээ бичээд тавьчихд юм лээ. Тэгээд энд болохоор миний бугуунда зүйцэн байгаа юмыг уул нь худалдаж авсан байхгүй. Тэгээ аваад бурхан дээр нь авч тавих хэрэгтэй юм лээ. Би бариад тэр чигтээ гараад ирсэн. За одоо круизний нэг рүү явж гин. За энэ болохоор Бангкок хотын төвөөр урсдаг Chao Phraya гэдэг мөрний одоо мөрөн дээр завтайгаа яваад орой хоолой идэнэ. За тэгээд орой хоолой идэхдээ болохоор Таиланд дуучин компани зүгээс авчираад за тэгээд тэр дуучин маань болохоор Орос, Энтхэг, Монгол 5-6 орны хэлээр дуулж чаддаг дуучин байгаа. За Бангкокт ганцаараа сэрлээ. Буудлын маань өрөө. Тэгээ буудлын маань өрөөнөөс Бангкокт маань ингээд маш гоё харагддаг. За өнөөдөр бөөнөрөө олон улсын 5 одтой буудалд
ямар юм хийж нэг өдрийг ганцаараа өнгөрөх вэ? Ганцаараа яаж хийцгэрэх вэ гэдгийг хамтдаа харцгаая. Би болохоор одоо цаг 7:30 болж байна. За тэгээд 7:30 болж байгаа гэхээр одоо өглөөний цагаа уучаад араас нь нэг цаг жимдээд тэгээ гараад ирэхэд бол нэг 8-9 болчихно. Тэгээ буцаж орж ирээд жоохон таад тэгээд байж байгаа. Өдөр гоё гарч дэлгүүр гараад за тэгээд Бангкокт ирснээс хойш Таиландд ирснээс хойш би байн хараагүй маш их худлаа. Тийм учраас энэ байныг ямар нэгэн байдлаар ашиглаж оройгоо кино үзэж сууя гэж бодож юм да мэдээж бол дүүштэй. Тэгээд дүүш дотор бол юу те. За одоо тэгээд гарыг одоо жимийн ямар гэдгийг харуулъя. За одоо цаг 12:30 хавцаа болж байна. Би хуцаа амссан. Одоо дэлгүүр хэсэж эргэн тойронд юу болж байгаа, юу хаана юу байгаа. Тэг хамгийн гайгүй хямдхан захуудыг одоо орж сонирхож чинь. Явцгаая. Энэ киног үзээд аавыгаа санаад уйлж аав ээжийг санаа. Аав нэг хүүхдүүдэд цуглуулах гээд хүүхдүүд нь ааваас юм нугаа яваад байдаг. Тэгэл өглөө аавын залгасныг бодсон чинь аавыгаа санчлаа. Тэр байнаас нөгөө тэгээд фото өмнө нь тэгээд нөгөө октодтой хамт хонжсэн болохоор ерөөсөн
ганцардах хүмүүнөр бол нэг мэдрэг юмээ тэгсэн чинь өнөөдөр болохоор жоохон яг өөрийгөө завгүй ойлгож байгаа ч гэсэн ингээ охтуудаа санаад ядаж нэг охин байсан бол гэж бодогдоод For hours, time is passing us by and I just can't seem to slow it down. And I know your greatest fear, letting someone in too near. But open up your heart to me. When you feel lost, just take my hand and jump. I promise we'll be alright. You're my first, my breath, universe. No, yeah, 미소가 내 맘을 흔드는 이유. 위로처럼 나를 웃게 하고 그 За good morning. Аялын 3 дахь өдөр. За аялагч нараа түр амрааж агаад би өөрөө явж үлдсэн аялагч нар буюу 7 хүн шинээр ирж байгаа тэр хүмүүсээ тосгоод онгоцны бодол руу явж ирсэн байгаа. За тэгээд өглөө босоод ерөөхдөө бол өчтөр жоохон уйлж мөлж унтсан учраас өглөө босч жоохон бүтгэлээд энерги сэргэж авчаад за тэгээд онгоцны бодол дээр ирсэн 7 хүмүүс маань 1 цагаас буух гэсэн учраас төрүүлж ирээд нэг 2-3 цаг хүлээж агаад хүмүүсээ тоссон. Уйдаад одоо ингээд McDonald's-аар авсан. McDonald's-аас авсан тоглоомроо тоглоо. Тэгээ хүмүүсээ бүгднгийн цуглуулж ирчээд за тэгээд буудлын руугаа аваачаад хоноосон байгаа. За тэгээд усын уул ясын даг гэж одоо улсынхаа хэлийг сурж байна. Альч бодлоо. Ан рам нон май мен хам май мен сайди брайонг кампинг пангсах кон ах кан лонран Yang гон yang бичлэгийг маань дуусалтанд үзсэн баярлаа. За ямар ч тач нөгөө камерман болдгоо болохоор ингээд дуунууд нь бичигддэггүй. Тэгээ voice-оор оруулахаас өөр аргагүйсэн. Тэгээд ямар ч гэсэн баярлаа. Баяртай. The road stretches far beyond the light. We chased our dreams through endless night.